За би уг нь асуулт асуух байсан юм а. Тэгээ манай бүлэг хуралдаад бүлэг дээр бас оюутлагатай холбоотой чухал асуудал хэлцээд байгаа учраас орж арж чад бас боломжоо алдлаа. Нэг зүйлийг хэлмээр байна. Өнөөдөр бас Монгол улсад донтолтын өвчин маш их байгаа. Энэ өөрөө эргээд гэмтэргийн хохирогч болдог. Нэг бол гэмтрийг үлдэх тэр сэтлийг энэ хүмүүс бол маш амархан бий болдог өөртөө. Мансуурах донтой хүмүүс их байна. Архины хамааралтай буюу архины донтолтой хүмүүс их байна. Дэлгэцийн донтой хүмүүс байна. Мөрөдө тоглоомын донтолтой хүмүүс байна. Энэ бол нэг талдаа анагаах ухааны шинжилгээ ухааны талаас өвчин баггүй. Энэ өвчнөд тэмцэхэд ерөөсөө манад төсөв дээр мөнгө байдаггүй юм а баг. За манай одоо архины эмчилгээний нэг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээр Багангаа дээр л нэг 30 хүрэхгүй ортой эмнэлэг байгаа. Ийм байдалтай байна. Тэгээ өнөөдөр бас энэ залуучуудаа эмчлээд хөдөлмөрийн зах зээл дээр гаргах, уцаад нэг амьдралынхаа чигийг олоод явах энэ боломжийг бид нар тогтолцооны хувьд болон бодлогын хувьд гаргаж өгөх ёстой юм. Энийг нь өнгөрсөн парламентын үед архины чиглэлээрх буюу хууль тогтоомжийг өөрчлөө архины хуулийн дагуу засгийн газрын тусгай сан бүрдүүлсэн. Энэ засгийн газрын сан дээр нь хувийн хвшил буюу хатуулаг өндөртөө архи үйлдвэрлэж байгаа компаниуд литр тутамдаа нэр 300 төгрөг хийж байгаа. Энэ төсвийн мөнгө биш. Энэ мөнгөний зориултыг бүр хууль дээр тодорхой заасан. Энэ чиглэлийн эмнэлэг орд ир эмч тоногд хөрөнжийг бэлтнэ гэд. Зарцуулт нэг төгрөгч байхгүй. Тэгээ энэ жилийн төсөв дээр засгийн газрын тусгай сан учраас 88 сая төгрөг гэд. Энэ сангийн удирдах зөвлөлийг жишээ нь хүнсчдийн холбоо болон хувийн хвшил буюу үйлдвэрлэгч талаас 50% бүрдүүлдэг байхгүй. Эднүр ингээ нийгмийн энэ асуудал дээр санаа зовоод мөнгө гаргая гэд хахад сангийн амын авчиад энийг 88 сая төгрөгөөр тавьчихж байгаа байхгүй. Одоо тэр санд 20 сая төгрөг байгаа. 20 тэрбум төгрөг байгаа. Имлгүүд баригдаж байгаа. Баян онгорт барий. Тажрын хаанд барий гэсэн байгаа. Доронтод барий гэсэн байгаа. Тэгээд ийм ингээд хувийн хвшлийн өөрсдийнх нь санаачдгыг ингээд үгүйгээд ээж болох юм уу? Ийм одоо харамсалтай зүйлүүд байх юм. Би энэ дээр уг сангийн яамнаас албан ёсны байр суурь ам. Энэ харилцаа холбооны зохицуулах жилийн нийтийн үйлчлэгээний үүргийн сан гэж байдаг. Яг ялгаа байхгүй. Хувийн хвшлийн өөрөө мөнгө өгөөд энэ сүлжээгээ өргөддөг. Энд чинь өөрөө нийгэмд аюултай буюу за яг мэдээж хэрэглэгчийн өөрийн сонголт. Ийм архи үйлдвэрлэж байгаа этгээдүүд өөрсдөө нийгмийн хариуцлагын улаанд ухамсарлаж байгаа байхгүй. Тэгээ энэ санаачлагыг одоо ингэж байхгүй болгож байгаа ерөнхийдөө төсөвтэй хольж утгаад байхгүй болох гэдэг. Тэгээ энэ мансуурж байгаа буюу энэ дэлгэцийн, хар тамхины, архины, мөрөдө тоглоомын донтолтой хүмүүсүүдийг чи хаана эмчлэх гээд байгаа юм бэ? Эний чинь шинжлэх ухаан нэгдсэн үндэсний байгууллагуудын конвенцээр эний чинь өвчнгээ зарлцсан шүү дээ. Эмчлэх ёстой, боломжийг олох ёстой. Тэгээ суур юмлуугаа ерөөсөө байхгүй. Одоо тэгээд бас харамсалтай л байна. За яг гоо тэгээд энэ хууль зүйн салбарын асуудлыг бол нийтлэг байдлаар авч үзэх бас боломжгүй шүү гэдэг зүйлийг манай эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамны ухамсарлаараа хүний эрхийн зөрчилтэй оронд бол хөрөнгө оруулалт орж ирдэг юм аа. Хүний эрхийн зөрчилтэй орны зээлжих зэрэгэл буурд юм аа. Бид энэ хууль сахиулах байгууллага хүний эрхийг дээрдүүлж энэ Монгол улсын хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг сайжруулт юм аа. Тэгээд хамгийн чухал эсвүүдээс аваачиж хавтгаад нь ерөөсөө ингэж зарчимгүйгээр хасж байгаад бол би одоо бас үнэхээр одоо бас жоохон ойлгохгүй л байгаа. Энийний өртөг буцаал бид нар тгээс эхлэнэ гэдэг шиг дахиад маш өндөр зардалтайгаар хийнэ. Үгүйс ойлгомжтой. Ийм зүйл байх юм а. Тэгээд ерөнхийдөө төсөв дээр бас тодорхой энэ байр суурьуудыг илэрхийлж бас хилцэгдээ явсан тохиолдолд саналууд гарганаа. Сангийн яамын архины сан дээр ингэж болохгүй. Энийг Санжаадаар, Ганбатаар, Тэлмүүн дарга, дээдийн мэтхийн дээр мэдчих ёстой доо. Тэгээ энэ дээр нэг хэдийн имлэг өрөөд эн чинь бас нэг буцаагаад нэг амьдралд энэ алхралтай. Нэг хөдөлмөрийн зах зээл дээр бас нэг дундаж хэмжээний ажилтныг буцаа. Микрофон гүйцэгээд өгөө 1 минут. Сайн зэрэгшин микрофон. Нийгмийн тэр хэсэг дээр чинь ингээ учраа болохгүй шүү дээ. Ар гэртээ дарамт болцсон. Тэгээ энэ сангийн чинь удирдах зөв буюу хяналтыг өөрөө хувийн хвшил хийж байгаамаа. Хувийн хвшил өөрөө төслөө сонгож байгаамаа. Хувийн хвшил энэ Баян онгор дээр, Доронт дээр, Улаанбаатар дээр ийм одоо донтолтын эсрэг имлэг барья гэдээ өөрсдөө шийдлээ гаргаж байгаамаа. Тэгэхээр энийг нэг та хэд нэг дэмжиж өгчөөч. Энэ бол гэмтэрэг зөрчлөөс урьсан сэргийлэх, манай аль багштай ачааллыг бууруулах хамгийн том юм болно шүү. Айл өрхүүдийн бас ачааллаас бууруулах хамгийн том алхам болно шүү. Айл болгонд л баг нэг архины амралттай бас хэцүү хүмүүс байна. Хаана хандхаа мэдэхгүй байна. Тэгэхээр та хэд энийг нэг ойлгоод бас нэг жоохон уяатаа хандчихач. Би одоо 2 жил төсөв дээр ерөнхий бодлогоороо зарчим гээд дугаа байлаа. Дугаа байгаад тусам зарчим алдагдаад байгаад харамсаж байна.
Одоо энэ жилээс бас ярина. За, Алтан гэрэл гишүүний микрофоныг өгье. За улсын